Өдрийн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизэн Тэнгэр панел хэлэлцүүлэг эхэлж байна. Өнөөдөр намрын чуулган, улсын хурлын намрын чуулган нээлттэй хийсэн. Тэгэхээр намрын улс төр ингээд аль бие сур эхэлж гин гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг энэ талаар болон одоо улс төрийн бусад асуудлаар ярилцахаар бид өнөөдөр намаас төлөөлөл болон эрдэмтэд судлаачдыг урьж ирээд байна. Миний хажууд улс төр судлаач Арчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Чулуун Бэлэг. За хүн намын гишүүн санхүүгийн шинжээч Алтан Гэрэл. За парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга онолт нар хурж ирээд байна. За тэгэхээр өнөөдөр чуулган нээсэн. За чуулган нээхээс өмнө 5 өдөр улсын хурлын дарга мэдээлэл хийсэн. За энэ мэдээлэл бол ерөөсөө энэ намрын өнгийг, энэ намрын чуулганы өнгийг тодорхойлчлоо гэж миний зүгээс харж байна. Та юу гэж бодож байна? 5 дахь өдрийн хурлын даргын үгийг бол харсан. Тэгээ миний бодлоор бол зүгээр энэ парламентын гэхээсээ илүү ирэх хурж байгаа Монгол Ардын намын дотоод сонгуультай холбоотой асуудал байна л гэж харагдчихлээ. Тэгээ тийм ч зүгээр тэр ирэх хурж байгаа Ардын намын дотоод сонгуулийн асуудал төрлөө буюу парламент руу хэр хүчтэй орж ирэхийн ямар эффект үзүүлэх вэ гэдэг нь өнөөдрөөс нөгөө намрын чуулга эхэлчихэд холбоотойгоор бид нарт харагдах болов гэж хүлээлтийн байдалтай байна. Алтан Гэрэлтэй мэдээллийг. Тийм. Нөгөө намын дарга ерөнхий сайд болно гэдэг дүрэн байгаа. Тэгэхээр амар өсгөлэн улсын хурлын даргын хувьд тэр мэдээлэл нь бол ерөнхий сайд цаашлаад намын дарга авчвал ерөнхий сайд болох тийм мэдээлэл хийлээ гэж харсан. Тэгэхээр ер нь бол засгийн газрын доктортой байдлыг ингээд бас асуудлууд хөндөгдөж байгаа. Тэгээд ер нь улс төрийн нэлээ том халт үүсэж байгаа болов уу гэж харж байна. Парламентын дарга нь намын даргад өрсөлдөж болох уу ер нь хуулиараа? За өнөөдөр ер нь тийм жишээ байдгүй. Урд нь манад гарч ирсэн үү? урд нь бол Мигомбын инх бол дарга бол одоо хурлын дарга байгаад бас давхар Монгол Ард намын дарга хийжсэн тохиолдол бол байдаг. За өнөөдрийн төвшөнд их хурлын дарга намын дарга дэвшгэд болохгүй гэсэн зүйл бол байхгүй хууль тогтоомжоор энэ бол намын дотоод төрмийн асуудал. За бидний хувьд одоо парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн хувьд юу гэж харж байгаа гэхээр энэ бол өнөөдөр бол улс парламентд бол улсын хурлд 5 нам нэвслийн төлөөлөл байна. За ингэ бодох юм бол энэ намын дотоод асуудал бол дотоодоо явагдана. Мэдээж бол дотоод асуудал нь бол улс төрт бол нөлөөлөх нь тодорхой байх. Гэхдээ бол асуудлын эрэм дараал энэ улс орны их хурл хууль тогтоох байгууллага бол ажиллаа явуулах ёстой. Үүн дээр бол одоо харилцан нэг одоо зогсоох асуудал бол дараагийн асуудал байх. Намын дотоод асуудал бол дотоод асуудалтай одохгүй гэдэг асуудал шийдэгдэх байлгүй дээ. Их хурлын дарга 5 өдөр мэдээлэл хийхдээ нэг 5 зүйл ярьсан. Нэг нь болохоор одоо төрийн дахин нэрчлэл төрийн байгууллагуудыг ялангуяа одоо данхар төрийг зэгцлэх тухай. За тэгээ нөгөө татвар нийгмийн даатгал гэдэг. Тэгэхээр яг одоогийн засгийн газрын хийж чадахгүй байгаа зүйлийг одоо улсын хурл өөрөө төвлөрч ажиллана гэж мэдгдсэн нь одоо энэ улс төрийн зодоо эхлэе гэж хүмүүс ярих нэг үндэс болсон болов уу гэж бодож байна. Чи юу гэж бодож байна гэлээ. Тийм. Тэгээд ялангуяа нэг хүний одоо юу гэдэг засаглалч гэдэг юм уу? Дарангуйлч гэдэг юм уу те. Энд хамтын удирдлага гэж үгийг онцолж исэн. Тэгэхээр энэ нь болохоор цөөхөн хүмүүсээс биш одоо олон хүний оролцоотой хамтын шийдвэрүүд байхгүй болох эрсдэл байна гэж харлаа гэд ингээд би ингээд намын дараад нэр дэвшиж байна гэдэг одоо тэр байр суурийг илэрхийлсэн болов уу гэж харж байна. Энэ нь бол шууд утгаараа ерөнхийлөгч танд гэж ойлгож байна. Тийм. Яагаад тэгэхээр өмнөх засгийн газар унаад ерөнхий сайдаар томилогдсон хүмүүс маань таанаас томилогдож байгааг ингээ анзаарвал ерөнхийлөгчийн засаг даргын тамийн газрын дарга албан тушаалтай хүн ерөнхий сайдаар очсон. Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгээ энэ нас нөгөө улсын хурлын гишүүн биш, иргэдээс мандат авсан хүн биш байсан те. Тэгээ ингээд бас улс төр судлаачдын хүрээнд ч гэдэм үү онлын одоо эрдэмтэд бол энэ талаар нэлээд шүүмжлэлтэй хандж байсан. Одоо энэ иргэдийн мандат аваагүй хүн яагаад ерөнхий сайд болчихоо гэдэг үнцэг. Тэгээд нэг хүнээс ерөнхийлөгчийн засаг даргын тамийн газрын дарга гэдэг албан тушаалтай хүн яагаад шууд ерөнхий сайд болчихоо гэд ингээд ийм ерөнхий сайдыг шууд томилж байгаа юм шиг ийм хэлбэр харагдсан. Тий. Тэгээд яг засгийн газар өмнөх ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дээр ерөнхийлөгч чуулган дээр орж ирээд
улсын хурлын гишүүдийг ерөнхийдөө командлаад ч гэдэм үү те одоо энэ та нарын талаа ингээч гэдэг нэг юм зандрангуй ч юм уу юм нөлөөсөн үгнүүд маш хэрэгэлсэн улсын хурлын гишүүд маань ч гэсэн энэ талаар дараа нь тухайн үед ерөнхийлөгч одоо чуулганд орж ирэхэд одоо уур амьсгал өөр болсон те бид нарыг ингээд чөлөөтэй хилцдэг парламент байгаагүй ингээ уур амьсгал жоохон эвдэрсэн ч гэдэм үү иймэрхүү өөрсдөө сэтгэлийг бас цахим орчинд хуваалцсан байна лээ. Нөгөө ерөнхийлөгчдийн үндэсний мэдлийг хангах хэрэгтэй. Тэгээд нөгөө аль нэг намын одоо гишүүн байхаа болдог тийм хүний хувьд орж ирж одоо тэр уур амьсгалд нөлөөлөх нь бол ямар уур амьсгалд нөлөөлөх нь ямар нэг нөлөөлөл үүсгэсэн гэж харж байна уу тэ өөрөө. Чулуун билгээ үед энэ дээр ямар төгөлтэй. Яг ер нь амар өсгөлн дараагийн үгийг сонссон л доо. Тэгээ харж байхдаа бол тийм амар учиргүй логиктэй тооцоолсон зүйлөө шулуугалт харагдаагүй. Маш хурдтайгаар яаралтайгаар шийдвэр гаргаж байгаа. Тэгээ тэр хүрээндээ юу ярих вэ гэд тэр ярих яриагаа бол нэлээд баг боловсруулсан харагдчихлаа. Яа тэгэхээр тэр хийх гээд байгаа зүйл нь хурлын даргын хувьд хилээд байгаа юм уу? Наман дарга болчиход ергээсэд болж хилээд байгаа юм уу гэдэг нь бол тодорхой бус байсан. Тий. Тэгэхээр энэ бол цаг хугацааны хувьд бол маш яарч хийсэн баха. Тийм логиктэй зүйл харагдаагүй. Хоёрдугаар тэр ярьж байгаа зүйл дотор нь одоо үгдийн төр өөрөө зовлон болсон энэ ч тэр хүн чи өөрөө төрийн нэг хэсэг шүү дээ. Одоо миний мэдж байгаа 10 зүйлийн 10 жил төрийг юм барьж байгаа юм. Тэгээ өөрөөсөө намыг хэлээд байгаа юм уу гэдэг юм логикийн хувьд бол тийм бодсон улс төрийн сайн спич бол байгаагүй. Зүгээр одоо бүгдээрээ л хэвлээс харж ин эрх хурж байгаа арсан ардын намын дотоод асуудал хүндэрчлээ гэдэг. Тэгвэл би арсан намын гишүүний хувьд бол ийм тийм гэж хэлэх нь жоохон бүдүүлэг. Тэгвэл бид нар өөр дээрээ учирч исэн зовлон талаас илүүлээрэ бодтой. Одоо яг өнөөдөр ингээд их хурл дарга ерхий сайд за төрийн 3 гэж байгаа ерөнхийлөгч 3 ингээд нэг юм сонин зөрчилдөөнтэй байдалд орж ирсэн түүх манайх 2015 он байхгүй. Тэгээ бид нар ингээд одоо хахад бол яг бидний 2015 онд туулж ирсэн зовлон одоо ардын намын зовлон болж эхэлж байгаа юм байна. Бидний ард гарах гэж 8 жил баг 10 жил зарцуулсан. Магадгүй ардын нам бас нэг 8 жил 2 сонгуул зарцуулах байх. Тий. Зүгээр эндээс иймэрхүү хагарлаас үүдэлтэй зүйл бол нөгөө намын хагарал чинь төрийн хагарал болоод хувирчдаг. Ямар ч засгийн газар хинч ерхий сайд болсон бай. Ажил нь гацаа явдггүй. Харахад ингээ ялаад байгаа юм шиг мөртлөө ялагцсан хэсэг нь ингээ тэглээ зогсчдөг нэг юм байдал руу ихоор энэ нөгөө иргэдийн амьдралд маш хүн тус баха. Иргэдийн хувьд бол хотун байна уу, шатун байна уу ерхий сайд одоо тэ хөрлийн дараа бахан сонирн биш. Өнөөдөр үүсэж байгаа эдийн засгийн хүндрэл иргэдийн амжиргааны асуудал хүнд байгаа гэдэг. Тэгээ өнөөдрийн бас чуулган дээр ирсэн нээлтийг харж авсан тэрийг бас маш бага л иржлээ. Эдийн засгаа яаж аврах юм тэ иргэдийн амжиргаа яах юм гэхээс илүүгээр ер нь бол арай өөр тунхагийн шинжтэй юм харагдал. Тэгэхээр энэ хүлээлт ер нь жоохон таагүй маяг руу явж байна. Манайх шиг хүнд байдалд орж байна. Сүүлд одоо манай намын 15 оны лидерүүд чинь муудалцаад хувийн хүмүүс нэгнийг үзээд хэмжээнд төрөл очлоо шүү дээ. Очсон шүү дээ бүгдээрээ л мэдчихэж байгаа. Тэгээ харамсалтай нардын нам дээр энэ бүхэн ирж байна. Айл болохоор баг додолтоос төрийн зовлон битгий болоосоо иргэдийн амьдрах өртөг дээр нэмж битгий өртөг нэмсэй л гэсэн бодолтой гарч байна. Тийм ухаантай логик юм бол харагдахгүй. Тэр төрийн дахин инженерчлэл тэ одоо нөгөө тэрийг одоо яг улсын хурлын хийх ёстой ажил гэж үзэж гин үү эсвэл яг гүйцэтгэх засаглалын хийх ёстой гэж үзэж гин үү? За хууль тогтоох байгууллагын хувьд одоо улсын хурлын тухай хуулиар бол хяналт шалгалт хийх хэрэгтэй. Улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль бас байгаа. Тэгэхээр одоо улсын хурлаас бол одоо тодорхой салбарууд дээр бол одоо хяналт шалгалтын ажлын хэсгүүдийг бол авч ажиллуулж болно. За эдгээр ажлын хэсгүүдээр дамжуулаад одоо яг энэ төрийн байгууллагуудад яриад байгаа энэ одоо процессын дахин инженерчлэл одоо дүрм журмд одоо чинь тухайлбал одоо ингэ журмална гэж заасан. Тухайн хүн одоо ингэ одоо шинэ хөхөсөлт өргөдлөө өгөхөд одоо заавал ийм зүйлөө шаардна гэсэн байдаг бол одоо дотор нь одоо тэр шаардлагыг одоо ийм юм байна гэдэг ингээд дахин нэмэлт шаардлагууд ингээд тавиад идэг ч юм уу те. Эсвэл одоо хууль дээр одоо жишээ нь ийм юм бүрдүүлж өгнө гэдэг одоо шинэ худалдаах ажиллагааны тухай хууль дээр жишээ аваад үзэх юм бол одоо сангийн амд гомдол мэдүүлэхэд журмалсан байгаа одоо сангийн амд одоо гомдлоо мэдүүлнэ гэдэг. Ингээ гомдлоо мэдүүлээд явхаар юу вэ гэхээр сангийн амд нөгөө тендерээр шалгарсан материалын одоо тухайн байгууллагад ирсэн гомдлыг
хөргүүлээгүй байна ч юм уу те. Ирүүлээгүй учраас таны гомдлыг хүлээж авсангүй. Тухайлбал юу гэхээр худалдаа ажиллагааны тухай хууль дээр болохоор юу гэж заасан байдаг вэ гэхээр тэр гомдлыг бол одоо худалдаа холбоотой материалыг бүх системээс дамжуулаад бүх материалыг харах боломжтой байхад жишээ нь тэр журам дээр одоо тэр гомдлыг одоо ирүүлээгүй байна. Ирүүлсэн шийдвэрийг тухайн компанид ирүүлээгүй байна гэдэг ингээд буцаачж байгаа жишээ нь байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг иймэрхүү одоо хуульд авсан ч юм шиг одоо ингээд иргэд аж ахуйн нэгжид ийм ойлгомжгүй байдал үүсгэсэн. Хуулийн уншихаар ингээд болоод байдаг. Тэгээ яг ингээд журмыг хэрэгжүүлэхэд өөрөө хяналтын ажлынхаа хүрээнд одоо ингээд бид нар одоо парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн болон одоо улсын хурлын томьёон газар тэгээд улсын хурлын гишүүдийн ажлын хэсэг дэмжлэг үзүүлээд үүн дээр бол одоо тодорхой ингээд хайгуулга хийгээд ийм одоо алдаа дутагдлууд байна. Үүнийг бол зас залруулах шаардлагатай байна гэдэг ажлын хэсгүүдийн дүгнэлтүүд гаргаад холбогдох байнгын ороогоор хэлэлцээд зөх одоо байнгын орооны тогтоол улсын хурлын тогтоол шийдвэрүүдийг гаргаад байгаа. Засгийн газар чиглэл өгöd явах боломжтой. Тэр татвар нийгмийн даатгалын хуулийн төслүүд дээр одоо дахиж ажиллана гэж яриад ирсэн шүү дээ. Одоо улсын хурл манлайлна гэх. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо засгийн газрын боловсруулсан байгаа сая одоо ерөнхий сайдын залуучуудад танилцуулсан тэр татврын хууль мөл биш улсын хурлын гишүүд өөрсдөө өргөн барина гэж ойлгох уу? Ер нь бол яг улсын хурлын тухай хууль болон хууль тогтоомжийн тухай хуулиар болохоор юм ямар татвар иргэн ирүү ч юм уу одоо гол хөгжлийн бодлого төлөвлөлт засгийн газрын бүтэц зохион байгуулалттай холбоотой хуулийн төслийг бол засгийн газар өргөн мэдүүлнэ гэдэг юм хөрөө хязгаар тогтооцсон. Тэгэхээр яг энэ татврын хуулийн агуулгын хувьд бол татврын хуулийн хувьд бол засгийн газараас өргөн мэдүүлэх ёстой. Тэгэхээр яг энэ татврын хуулийг боловсруулах одоо энэ процесст бол одоо улсын хурлын гишүүд одоо жоохон оролцоод явах энэ боломжийг хангаад явах юм. Ийм л гаргалгаа. Гаргалгаа өнөөдрийн хууль эрх зүйн хувьд. Нийгмийн даатгалын хувьд бол харьцангуй гишүүд бол өргөн мэдүүлэх боломж бол харьцангуй нээлттэй байгаа. Гишүүд боловсруулад одоо гишүүд өргөн мэдүүллээ гэж тооцох юм бол засгийн газараас өргөн мэдүүлсэн давхар төслийг хамтдаа хэлцэх боломжтой. Ийм нөхцөл байдал байна гэсэн үг юм. Тэгэхээр хурлын даргын 5 өдөр хийсэн мэдээлэл бол одоо нэг тийм зарим юмн дээр их хурл өөрөө оролцох боломжтой, зарим дээр нь боломжгүй л гэсэн утгатай юм шүү дээ. Одоо хамтарч оролцох шаардлагатай ч юм уу нэг тийм л юм яриад байна гэж. Ер нь бол яг зөвхөн хөндлөнгөөс харахад яг гол ажлуудыг одоогийн засгийн газрын гол ажлууд дээр нэг тийм шахалт үзүүлэх маягийн мэдээлэл хийсэн ч юм уу гэж би хувьдаа бол би тэгэж анзаарсан. Та нарт тийм бодол төрсөн үү? Тий, одоо нөгөө яг дахин инженерчлэл гэдэг хаана хэн эрхлэх вэ гэдэг асуудал өндөгдөд шүү дээ. Яг ямар институцэн тэрийг инженерчлэх вэ? Яг гар үсэг зурх вэ гэхээр засгийн газар л да. Засгийн газар тэр дундаа засгийн газрын хэрэглэх газрын дарга одоо бям цогтлоо. Тэр хүний одоо агентлагийн харьяанд байгаа агентлаг буюу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яг одоо л хариалж байгаа. Тэгэхээр төрийн өмчийн компаниудтай шууд холбоотой асуудал шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэнд байгаа одоо тэр нь Эрчист Монгол гээд одоо амар төвшин гээд захирал тэмлэгдээд ингээд IPO хийнэ гээд явж байгаа. 34 компани ингээд нэг малгаан дор ороод явж байгаа. Ийм ингээд ажил ингээд явж байгаа гэж харж байна. Тэр ажил бол. За. Одоо нөгөө ингээд хоёр талдаа гарчлаа гэл бөөндөө ярьж байна те. За одоо ингээд ерөнхийлөгчийн талынхан одоо амар хэсгэлэн ерөнхийлөгчийн талынхантай үзнэ гэдэг хурлын дарга маань өөрөө мэдгдчихлээ. За энд одоо намууд яаж оролцох вэ? Тэр л их анхаарал татаад байна л да. Намуудад давуу бал суултгал нь юу анзаарагдах бол ялангуяа одоо их хурлд хамгийн олон судалтай байгаа сөрөг хүчний хувьд арчилсан намд. Гэхдээ яг түр нөгөө яран дэлсэн шүү дээ. Чи нөгөө төрийн биш намын дотоод асуудал гэдэг. Одоо бид нэр эрхэрж байгаа олон гоогаа намын хуралд нөт суултаа биш. Тиймээс санал хөвгөлтэй биш. Чинь нэгдүгээр бүдүүлэг одоо бид тэгж оролцсон, ингэж оролцсон гэж ярьж байгаа нөрөө маш бүдүүлэг л дээ. Зүгээр одоо анзаарэгдэж байгаа бидэнд хамаатай зүйл юу гэхээр ингээд хоёр тал болоод маргалдаад байна тийм ээ. Тэгээ тэр маргаан дундаа ардсан намтай холбоотой нэгийгээ хардах маягтай засгийн газар хамтарч байгуулна гинэ. Нөгөө талд нь их хурлын даргаыг авахар тохирсон гинэ гэдэг ийм хэвлийн дайндаа жишээлбэл ардсан намыг ашиглах маягтай л байна л да. Тэрийг л бид нэр оролцоо гэж хэлэхэд оролцуулаад байгаа л да. Тийм л судал байна л да. Түүнээс бид нэр одоо юу гэдгийг сая дөнгөж шинэ намын даргатай болсон тийм ээ. Тэгээд нөгөө өмнө хамтарч ирсэн
ардын нам маань хамтрахгүйгээ хэлчихсэн. Тэгэхээр тэрдээ холбоотой намын зүгээс ямар нэгэн гарсан аль биесний тогтоол шийдвэр байхгүй. Эсвэл тэд нартай ярьж хөөрөөрэй гэдэг тийм ажлын хэсэг байгуулсан юм байхгүй. Тийм. Тэгэхээр одоохондоо бид нар бол нэр хоёр ардын намын хоёр талын зодон дунд хэвлэлийн юм маягаар л ашиглагдаж байна. Өнөөдөр намын дарга маань бас ордонд мэдээлэл хийсэн. Мэдээлэлд бол ямар нэгэн байдлаар ардын намтай засаг дөрийн талаар тохиролцсон зүйл байхгүй гэж. Ер нь бол логик өвчсөн бодсон тэр чинь аль нь ял мэддэхгүй хаад тэг хин нэгэнтэй тийм юм яриа сууж нэт. Их хурлын даргаыг сонгох гэж байгаа ч юм уу их хурл хамаатай зүйл байвал хардаж болно тийм ээ. Ардын намын цагаан байранд болох гэж байгаа нь бид нар одоо яах вэ? Гэхдээ одоо парламентын спикер нь өөрөө ингээд сонголт дүрслэлтгөр боллоо тий. Тэгээ тэр нь одоо парламентын үйл ажиллагаанд одоо парламентынхаа даргаыг хэрвээ одоо ардын нам тэр сонгуульд унгаагаад тий солигдох энэ төр бол энэ бас их хурлын үйл ажиллагаанд нөлөөлөх болов. Энэ дээр тэрийг ардын намын хурлын дараа ярихгүй бол одоо бид нар тийм юм гэж яриад юм нөгөө нийгэмд талцал үүсгэж юм л. Одоо бидний хийж чадах их ёстой зүйл бол өөрсдөө сөрөг хүчнийхээ хувьд хийх ёстой өргөн мөрөх ёстой хойлуудаа өнөөдөр бас гişүүд маань ярьлаа шүү дээ. Одоо бас нээлттэй сонсголын нэгэд тэрийг хийгээ явж яхах нь л одоо бид нар чухал байна. Тэгээ бид нар ч гэсэн бас өөр ингэсэн асуудал байна. Тийм хамгийн түрүү одоо сая одоо бүгд сонгогдсон намын дарга бүртгүүлэх ёстой байна. Тэгээ дээрэс нь дөрмөөс бүртгүүлэх ёстой байна. Өөрийн бас ажил одоо л нэгтгэж байна гэдэг шиг. Бас юур бол мэдээж бид дайлах утгалдаж олохгүй бодно шүү дээ. Тийм тэгэхээр энэ нь бол жоохон агаар илүүх. Хүн ам бол одоо хамгийн их утгалдаж болж байгаа шүү дээ. Одоо засагт байна. Хүн намыг ингээд засгийн газраас гарчих гэхээр засгийн газрын суудлыг өгүүлчих гээд байна гэж тамаглал бас байдаг л да. Энэ дэр өөрөө яг ямар байр суурьтай байна. Тийм нэг сонгуулийн үр дүнгээр хүн нам 126 гишүүнтэй анхны парламентаас 8 судал авсан. Тэгээд төлөөллийн төв байгууллага буюу төлөөлөх зөвлөлөөр хуралдаад ингээд олонх болсон Монгол ардын намаас энэ санал ирсэн. Энэ дээр ингээд ярилцаад бид нар засгийн газарт орж ажиллах зүйтэй байна гэдэг шийдвэр гараад ингээд явж байгаа. Тийм. Тэгээд ер нь гол өнцгүүд маань нэлээд одоо саналын зөрчилдөөнтэй ч гэдэг юм уу ингээд одоо халуун хурлуулж өнгөрсөн л дөө. Бараг ингээд зөв буруу гэл те иргэдтэй юу гэж хэлэх юм ингээд нийлчлээ гэж муулна гэд. Тэгээ эргээд урт хугацаанд бид нэр хаана очих байгаа вэ? Тэгээд бас нөгөө танигдалт гэдэг асуудал байсан. Одоо хөдөө орон нутгаар ч гэдэг юм уу аймагуд дээр манай хүн намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчэд бүр ингээд нам бүгэлсэн шүү дээ. Нам ингээд нөгөө намаасаа илүү олон саналууд аваад нам нь ингээд тойшруулсан юм жишээнүүд гараад тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн намыг хүмүүс мэдэхгүй байгаа. Энэ танд энэ хүн нам гэдэг ийм санал сонголт байгаа гэдгийг юусэн мэдэхгүй байна гэдэг хамгийн том одоо юу дүгнэлт гарсан. Тийм хамгийн том ийм point болж ирсэн. Тэгээд энэ дээр бол төлөөлөх зөвлөлийн гишүүд маань ярилцаад шийдвэрээ гаргаад засгийн газарт орхон зөвөө гэдэг ингээд явсан. Тэгэхээр цаашдаа ч гэсэн ардын нам санал тавил танах засагт орно гэсэн үг. Хэрвээ одооны энэ ардын намын одоо даргын сонгуул те одоо тийм бид нар бол өөрчлөгдөл одоо угаасаа нөгөө сонгуул улсын хурлын сонгуул болохгүй шүү дээ тийм. Тэгэхээр бид нар бол улсын хурлын сонгуулийн дараа хурлаа хийгээд төлөөллийн төв байгууллагаар шийдвэрээ гаргаад урилгыг хүлээж аваад ингээд засгийн газарт хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр намын дараа солигдлоо гэдэг нь энэ бидний шийдвэрт нэг тийм нөлөөлнө гэж бодохгүй байна. Чи өөрөө яг одоо хувь гишүүний хувьар хүн намын одоогийн парламент дахь үйл ажиллагааг ер нь яаж дүгнэдэг вэ? Би манай 8 гишүүн 8 л аюу тийм хичээнгүй амар дотроо л баярлж байгаа. Одоо манлайлал үзүүлж чадж байгаа. Одоо юу гэдэг эрсний асуудал дээр ч тэр санаачилж байгаа асуудал өнч тэр одоо улс төрийн гал аавна гэж ярьдаг те. Одоо эргээд хамтарсан бол бид нэр ингээ хамтарсан гэдгийг харуулж чадж байгаа ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн яг хөө хүн талаас улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа 8 гишүүндээ бол нэлээд тийм өндөр дүнтэй байгаа дотроо бол. Айгуу сайн байгаа гэж харж байгаа. За одоо хэрвээ одоо улсын хурлын дарга одоо нам доторх энэ баг хурлаар тий
даргын сонгуульд оролцохоо илэрхийлжлээ. Ингээд улсын хурлын дарга цаашдаа намын дарга бол ерөнхий сайд болоод явна те. Тэгэхээр улсын хурлын дарга яаж томилогдох вэ? Энэ процесс ер нь юу болох вэ? За яг одоо болохоор яг баг хурлаар одоо намын дарга дэвшээд ингээд одоо сонгогдлоо гэж бодох юм бол одоо яг намын дүрэн дээр болохоор сонгуульд олонх болсон нам нь олонх болсон бол ерөнхий сайд нэр дэвшүүлнэ гэсэн заасан байдаг баг. Гэхдээ өмнөх тохиолдлуудаар бол одоо Мегомбын хол даргын хувьд бол одоо их хурлын дарга хийгээ явж байсан тохиолдол бий. Тухайн үед одоо намаа сонгуульд ялуулчаад өөрөө ерөнхий сайд боллоо одоо жаргалдууд тулгын Эрдэнэт сайдыг бол ерөнхий сайдаар томилуулж байсан. За тэгэхээр ингээд энэ одоо туршлагаас харах юм бол одоо энэ одоо намын одоо баг хурлын шийдэх асуудал баг. Тэгэхээр өнөөдөртөө бол яг тэр талаараас тодорхой яг хуулийн дагуу бол одоо намынхаа баг хурлаас нь ерөнхий сайдаар нэр дэвшүүлээд гээд одоо улсын хурлд оруулах хэрэгтэй. Өнөөдөр хэрвээ Монгол ардын намынхан бол их хурлын дарга одоо намын дарга боллоо гэхэд одоо ерөнхий сайд болох хэрэгтэй гэсэн шийдвэр гарахгүй бол улсын хурл бол хилцэхгүй одоо одоогийнхоор хэвээр өргүүлжлээ явах боломжтой л гэсэн үг. Яг хууль тогтоомжийн хувьд бол одоо цэвэр намынхаа өөрсдөө шийтгэл асуудал. Тэр жаргал тулгын Эрдэнэт яг манай нам ч гэсэн намын дарга их хурлын дарга байсан тул байгаа шүү дээ. Цандагуугийн хөл дарга намын дарга болсон сайхан мөлийг ерөнхий сайд хийж ирсэн. Тэгэхээр энэ бол нэг тийм айхтар гайхадах ч юм уу зүйл биш. Зүгээр яг улс төр судлаач байгаа хувьд ярихад намын дарга нар их хурлын дарга баг сонирхол бол харьцангуй байдаг. Яагаад тэгэхээр засаг бол нэг юм уу 2 жил болоод манай давтамж чи ер нь огцорчдөг шүү дээ тийм ээ. Сүүлийн засаг их удсан болохоос биш. Их хурлын дарга бол харьцангуй доктортой байдаг. Тийм учраас намын дарга нарын хувьд бол их хурлын дарга баг сонирхол бол бас тодорхой хэмжээнд байдаг л гэж манай жишээлбэл өөрийн практик тархажлаадаг л да. Танай намын дүрмэнд бас байдгүй. Жишээлбэл одоо намын дарга нь ерөнхий сайд болно гэд ардын намын ерөнхий сайд болоод тэр өрсөлдөөн дээр өсөдөж байгаа нөхцөлд нөгөө ерөнхий сайд болсон үнэн өөрөө намын дарга хийхгүй гэх юм бол дахиад тусдаг намын дарга сонгуул явуулна шүү дээ. Тэгэхээр энэ бол зүгээр одоо бидний гол асуудал хувь хүн ярьж мархаас илүү институцийн асуудал болж байгаа байхгүй юу? Одоо нэг юм ялсан намын ерхийлэгчтэй байх зовлон гэж нэг юм байна. Тийм. Тэгээд бид бүгдээрээ түүхээ мэдэн шүү дээ. Одоо ингээд ардын нам жишээлбэл энэхүү ерхийлэгчтэй ерхий сайдтай байхдаа бас л хоорондоо зодтолцож ирсэн тийм ээ. Манайх ч бас ардсан нам ч гэсэн ерхийлэгчтэй ерхий сайдтай байхдаа хоорондоо зодтолж ирсэн. Өнөөдөр ч гэсэн энэ процедур явж шүү дээ. Тэгэхээр энэ хувь хүний хувьд одоо юу гэдгийг сайн мөхөөс илүү энэ бол тогтолцооны асуудал байна. Тийм. Манай ерхийлэгчийн тогтолцоо чи өөрөө хагас ерхий сайдын маягтай өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртөө өөрийн сонгуультай нэмээд бахан их хурлаасаа баах эрх үүрэг өгчихсэн тийм тогтолцоо учраас энэ бол гарах ёстой. Жам гардагаараа л гарч байгаа байх. Зүгээр энэс яаж хурдан гарах вэ гэдэг бол нөгөө тухайн намын соёлын л асуудал байх байна. Тэгээ ийм учраас энэ минийхаар бол ер нь 2027 он дуустал үргэлжлэх байх гэж харж байна. Ер нь тэгээд яах вэ? Цаашдаа ингээд хэрвээ ийм цаашдаа бол бид парламентын засаглалтаа гэж байгаа бол бүрэн парламентын засаг руу шилжээ. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог ч юм уу тийм байдал руу ороод тухайн нэг ийм сонгуулийн дараа шилжилтийн эрх мэдлийн шилжилтийн үед ерөнхийлөгч маань их үүрэг оролтой байхаар байхгүй болвол энэ чи өөрөө нэг тусдаа институт болчиход тусдаа засгийн газар болчихоо яваад байна шүү дээ. Тэгээ энэ бол хэрвээ энийг өөрчлөхгүй бол тэгээд одоо 27 шинэ ерхий тэгч гарч ирэл тэгээд дахиад эхэлнэ шүү дээ. Тэгээд хэрвээ намууд одоо нэгэн тийм зөвшөлтийн одоо том 126-ын парламент байгуулж байгаа бол иймэрхүү зүйлүүд дээрээ тохиролцоод хуулиа өөрчлөх боломжуудаа одоо яах ёстой судлах нь чухал байх гэж харж байна. Жишээлбэл одоо тэр шүүх эрх мэдэлт гэдэг юм уу тэрийг нь шүүх эрх мэдэлтэй одоо ерөнхийлөгчийн тэр эрх мэдлийг нь буурууллаа гэдэл төрүүчийн сонгуулиар ингээл үзээлээс тэгсэн ирнэл нэг тийм тэнцвэртэй байдал гарахгүй л байна л да тий. Ер нь тэгээд бид нар чинь ер нь тэгээ нөгөө ерөнхийлөгчдөө ер нь маш олон 30 жилийн хугацаанд маш их эрхүүд шилжүүлсэн юм билээ шүү. Парламент ч өөрөө ингээд тодорхой зөвшөлт өгөхгүй болохоор заа тэгвэл ерөнхийлөгч рүү өгчээж гэх юм уу. Тэгээ бидний хамгийн их яриад хамгийн хөндөгдөд байгаа нь л одоо шүүх эрх мэдлээс өөр бас хангалттай эрх мэдлүүд нэгдүгürt байгаа байхгүй юу. Хоёрдугаарт яг улс төрийн хувьд нэг золон байдаг нь
Ирэх хурж байгаа намын хувьд нөгөө гомцсон хэсэг нь очиод ерөнхийлөгчдөр очиод элдв мэдээлэлгээ шахаа зовлон бол нэгэд тэрий чинь байг сонсож байгаа хүний чинь бас хэцүү шүү дээ. Бас ерөнхийлөгч болно гэдэг чинь бас том лидер хүний л болдог ажил өсөн өсөөгөө манлал үзүүлэх шаардлагатай байдаг тий. Тийм учраас тогтолцоогоо өөрчлөхгүй бол ер нь бол юу ч байгаад нэмэргүй ядч л тусдаа сонгуул явуулах гэвч тэр хүн ч одоо Монгол улсад хэмжээнд явуулсан хамгийн том сонгуулаар гарч ирсэн хүн өөр юм рүү төлбөртэй тийм ээ. Тэгэхээр тэрийг бас тэрийг үгүйсгээд байх хэцүү. Тэгэхээр энэ тогтолцооны асуудлуудаа намууд өөрсдөө ярьж байгаа парламент дээр шийдэхгүй бол энэ бол юуж өөрчлөгдөхгүй байна. Энэ нь их олон жишээнээс харагддаг л да. Жишээл ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалт шиг те өөрөө бүр ингээд яг тэр салбарын ажилд ингээд ороод байгаа нь боловсролын асуудалд ч орж явах шиг те. Энэ бүхэн дээр одоо танай судалгааны хүрээлэн ямар нэгэн байдлаар судалгаа хийсэн юм байдгүй, дүгнэлт хийсэн юм байдгүй. За яг өнөөдөр одоо шууд хэлэхэд болж байгаа юм. Өмнө нь бол хийгдсэн нэлээдгүй судалгаанууд бол байгаа. Тэгээ хамгийн бол яг одоо тэрийг болохоор яг одоо шууд хэлэх жоохон тийм байна. Яг манайх шиг яг юм тогтолцоотой буюу одоо ерөнхийлөгчтэй парламенттай ингээд зэрэгцсэн юм тогтолцоотой орн бол цөөхөн л доо. Мэдээж бол яг түрүүний одоо чулуун бэлгийн хэлж байгаагаар бол одоо яг энэ асуудал бол манад бол өмнө ч тулгарч ирсэн цаашдаач бас тулгарх магадлалтай. Тэгтээ яг сон бид нар бол парламентын засаг л одоо энэ парламентын дархлааг хөгжүүлэх гэж байгаа энэ нөхцөлд бол бас үнийг бас заавал бодвоштай л асуудал. Сая бас ингэж дурдсан ерөнхийлөгч төсвийн төсөл дээр нөгөө хориг тавьдаг штэ тий. Тэрийг бас их хилдснэ гэж амар хэсгэлэн дарга дуурж ирсэн л да. Энэ төсвийн тухай хууль дээр болохоор яг энэ ерөнхийлөгч хориг тавих асуудлыг ер нь бол яг энэ чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дээр бол тусаагүй байсныг бол өнгөрсөн яг энэ одоо хаврын чуулганы хугацаанд бол нэмж тусгасан. Тэрийг дурдсан баг л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл одоо яг энэ асуудлыг илүү тодорхой болгосон гэдэг энэ төсвийн хэлцэгтэй холбоотой энэ төсвийг өнөөдөр одоо 8 сарын 31-нд барьдаг болсон. 39 сарын 1-ний дотор барьдаг болоод ингээ 9 сарын 15-нд чуулга ингээ 5 үе шаттай хэлцээд 9 сарын 15-наас ингээ чуулга нээдэг болсон. Ингээ илүү ингээ бас өргөн хугацаатай хэрэлцдэг боллоо гэдэг агуулга дотор давхар энэ ерөнхийлөгч хэрэг хориг тавьбал яах вэ гэдэг асуудлууд бас хуралдааны дэгийн тухай хууль дээр бол туссан байна. Тэр гэсэн үү тий. Чиний хувьд Алтан гэвэл энэ чулуун бэлэг доктортой санал нийлж байна уу ер нь цаашдаа бид нар ингээд ерөнхийлөгчийн засаглал парламентын засаглал хоёр ингээ хоорондоо асуудалтай байх уу? Тийм, ер нь нөгөө онлын хувьд бол маш том асуудал. Нэг ялч 2 3 хэсэг болчдөг тий одоо парламент заавал 2 тархинтай байх ёстой ч гэдэм үү. Тэгээ ерөнхийлөгч нь парламентаас сонгогдвол одоо жишээлбэл бас аюул эрсдлүүд харагдаж байгаа. Одоо хэрвээ яг парламентаас бүх ард түмнээсээ сонгогдож байгаа мандат гэдэг чинь бас чухал учраас тэр хүн ингээд иргэдийгээ сонсоод одоо тийм үйлдэл хийж байгаа тий одоо юу гэдэг яг ийм ноцтой асуудлууд дээр чуулган дээр орж ирээд ширээ зөгч юм уу тий. Тэг хэрвээ нэг намын харьяалтай ч зөвхөн парламентаас сонгогдсон бол тийм үйлдэл гарахгүй тий ингээд хэвлэл мэдээлэл манд боогдсон ч гэдэм үү тий ингээд би бол тэрийг бас яг 100% бол дэмжихгүй байна. Тийм ер нь бол ингээд судлаачдыг бол сонсдог мэдээж олон юу байд одоо олон уралж үзэл байгаа. Тэгэхээр одоо байгаа загвар маань бол байгаа одоо үндсэн хууль маань бол ер нь эндээ бид нэр бодох ёстой л гэж бодож байна. Тийм өөр үндсэн хууль ярил бас тэгэхээр өөр асуудал үүснэ. Тэгэхээр парламент маань 2 танхимтай болох уу гэдэг ингээд тэгээд одоо юу гэдэг сонгуул маань хүртэл бүтэн пропорционал болно ч гэдэм үү те. Ингээд яг цэвэр онол яриад ингээ ярил яг онолчд маань эрдэнэт маань ярьдаг л та те ингээ яг юм байх хэвээр улс төрчид маань ч гэсэн яар зөрөгтэй хэлдэг. Гэхдээ эргээд нөгөө иргэдтэйгээ холбогдох юу маань тасрах гэдэг байхгүй одоо хүлээн зөвшөөрөгдөх байдал те. Тэгэхээр бас энэ маань бас эргээд бас өөр одоо энэ асуудалтай байгаа ч гэсэн тэр парламент өөрөө асуудалтай иргэдийн төлөөлөл гэж явдаг үстэй. Тийм. Тэгэхээр заавал бүх юу лээ нөгөө мажоритар байх бүх нийтэд сонгогдсон заавал ерөнхийлөгч байх ёстой юу гэдэг бас эргэлзээтэй л тий. Тийм. Гэхдээ одоо бидний үндсэн хууль маань юм байгаа учраас бид нэр одоо юу гэдэг үндсэн хуулиар зөрчсөн асуудал ярил өөр асуудал руу орчих штэ бас. Тийм. Гэхдээ бас одоо ингээл харж байхад улс төрийн намуудын энэ хагарал одоо жишээл арчилсан нам 8 жил зовлоо гэж ярьж штэ тий.
тэр хагалаасаа. Ардын нам нэг удаа ерөнхий сайдаа ардчилсан намаас томилогдсон сонгогдсон ерөнхийлөгчтэй нийлж авч хайжсэн жаргал тулга эрдэнэтийг дараа нь шудрах тав гарч ирээд улсын хурлын даргыг огцруулж исэн. Тэгээ одоо ингээ харахаар бас эвгүүдөр зураг ахаал гарч ирэх гээл байгаа юм шиг харагдаад байна л да. Гэхдээ мэдээж хэрэг ерөнхий сайд оюун эрдний хувьд бол ингээд залуу маш удаан хугацаанд засагласан бараг 60 ганц ерөнхий сайд байсан баг тий. Тэ хамгийн сүүлд хамгийн удаан засагласан ерөнхий сайд байсан. Ингээд яг олон нийтийн одоо эсрэг хүчлэр ингээд огцорсон. Гэхдээ цаашдаа ер нь энэ улс төр дээр нь өрнөж байгаа энэ үйл явдал нэг тийм циклд орсон юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэл нэг ерөнхий сайданд огцрох хэрэгтэй айч юм шиг те эсвэл одоо ингээл нэг ерөнхийлөгч нэг бүхний нэг авгаат байгаа юм шиг ингээд ард иргэд өөрсдөө ингээд асуудал гайхаад энэ юу болоод байгаа юм бэ гэдэг юм эргэлзээ тэнглэлцэг юм байдалд ороод байна л да. Гэтэл бид нар ч өөрсдөө цаашдаа хөгжих хэрэгтэй байгаад байдаг. Эдийн засаг энэ үйл бүр улам хэцүү болно гэдэг. Тэр нь яаж гарах хэрэгтэй гэж та бүхэн харж байна. Ер нь одоо энэ парламент 126-тай холимог тогтолцоотой харьцангуй бас боломжийн дажгүй парламент бүрдсэн гэж тогтолцооны хувьд ч тэр нийгмийн төлөөллийн хувьд гэсэн бол нэг бий муу парламент гэж харахгүй байгаа. Тийм. Одоо гол асуудал бол хурдтайгаар мэдээж улс төрийн эрх хэрэгч хүчин өөрийн дөрмийн дагуу хорлогоо хийгээд бид нар тэрэнд ямар нэг дүгнэлт өгөх нь утгагүй зүгээр айлхаар хурдтай урлаа хийгээд шийдвэрүүдээ гаргаад тэрийг хүмүүсээ томилдог юм өөрчилдөг юм уу гол нөгөө нэг иргэдийнхээ амьдрал руу орохгүй бол одоо энэ дундад давхрагч нь өөрөө сүрлээ. Тэр байхгүй болчлаа шүү дээ. Нөгөө эмзэг давхар руу яваа орчлоо. Тэгээ хөрөнгө оруулалтын асуудал, гадаад хөрөнгө оруулалтын асуудал маш хүндэрчлээ гэд илүү чухал ажил байсаар байтал яагаад тийм албан тушаалтай холбоотой асуудлууд дээр одоо цаг зав өрөөд байгаа юм бэ гэдгийг шүүмж байгаа болохоос ер нь бол улс төр бол байнга л ийм л буцалтчил байдаг, байнга л сэлгэжил байдаг. Ерхий сайд юм уу, ерхийлэгч юм уу ингээд нэг тийм хаан биш үү? Энд чинь солигдож явах хэрэгтэй, өөрчлөгдөж явах хэрэгтэй, салхи савар орж явах хэрэгтэй. Тэр сүүлийн 6 жил хүмүүс байна чинь сүүлдээ өдөр чинь залхалд явж шít, тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр нь бол процесс нь явдгаар л явж байгаа. Ганцхан энийг айлхаар хурдан хугацаанд шийдээд илүү чухал, илүү хүмүүсийн амьдралд хамаатай, иргэдийн амьдралд хамаатай асуудал руугаа яагаад орохгүй байгаа вэ гэдэг л асуудал ярина. Тэгээ өнөөдөр бид түрүүмс ярин дэллээ шүү дээ. Жишээлбэл их хурлын даргын нээлтгэлгээд ихэд нээлттэй үг гэдэг яг тэртэй бол иргэдийн амьдралтай холбоотой маш бага болно шүү дээ. Зүгээр яг иргэд боловсрол, эрүүл мэндийг хүсэж ийн гэдэг хүсэл дамжуулах маягтай байгаа болохоос хүмүүс үсээд байгаа нь эдийн засгаа яах гэдэг. Эрчим хүчээ яах гэдэг. Тэгээ тиймэрхүү асуудлууд дээр илүү төвлөрөх чадахгүйгээр дотоод сонгуультай ингээд байгаа л илүү харамсалтай байна л да. Тэгээ бид нар ч гэсэн энийг туулж ирсэн болохоор айлхаар л хурдан давчаасай л гэсэн үслээ. Түүнээс нэг мэрэгэн нэг юм уу хоёр тийм хөтөлбөр ухаантай юм гарч ирээ тэрүүгээр явна гэж одоо бас байхгүй болохоор. Ер нь манай улсын одоо энэ төрийн институттэй улс төрөөс үл хамааран одоо хөдөлж идэг тэр тогтолцоо ер нь хэр байдаг гэж та нар дүгнэдэг вэ? Одоо сайдхийн бахаас үл хамааран хөдөө аж ахуйн асуудал явдаг тий? Хөдөө аж ахуйн салбар хөгжсөөр байдаг гэдэг юм уу? Тэр тийм одоо тогтолцооны төрийн институцийн чадвар ер нь хэр байдаг гэж хардаг вэ? Чиний хувьд? Манай улс бол харьцангуй хамаарал өндөртэй улс төрөөс. Яа тэгэхээр нөгөө бүх мөнгө нь, бүх хөрөнгө нь төрд аваад идэг. Тэгэхээр тийшээгээ намууд маань одоо уралдаад байна шүү дээ. Эрх мэдэлд очиж захиран зарцуулах гэдэг. Тэгэхээр энийг яаж багасгах вэ гэхээр энэ бол ингээл мөнхийн л эрх мэдлийн төлөө мөнхийн л тэмцэл болно. Бид нэр энэ хинч байсан, ямар ч нам байсан үргэлжил ийм одоо чулуун бэлэг ахайснаар тий. Яг л энэ мөнхийн зүйл. Тэгэхээр бид нэр энийг яаж багасгах вэ гэхээр ерөөсөө төсөөл багасгах талаар ярих хэрэгтэй. Одоо тэгжээж л бид нар нөгөө хамаарлагүй болж байна. Татвараа төрд биш өөртөө зарцуулдаг тийм нийгмийн төлөө үзэл санаагаа бас тийшээ явах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл хүмүүс татвар авах хэрэгтэй. Одоо юу гэдэг нь баазыг нэмэх хэрэгтэй. Да гэл ингээл үргэлжил татварлах ямар нэгэн замаар дарамтлах, хориглох тий одоо ингээд ийм
шийдвэрүүдийн дэмжээд идэг. Тэгээд тийм шийдвэр гаргуулад идэг. Манай гишүүд маань улсын хурлын маань гэсэн дандаа ийм энэ талтай одоо юу гэдэг одоо яг хилцэж байгаа хувь хүний орлогын албан татврын тухай хууль гэсэн. Яг одоо хуулийн барай явж байгаа гав яг гишүүн хүртэл уул нь хинээс сонгогдсон билээ те. Баянмал дүүргийн оршин суугчид. Тэгээд татвар бууруулна гэж гарч ирчээ. Одоо болохоор манай энэ төр бол ийм том учраас бид нэг ингэ шууд болгох амар асуудалтай байна ингээ урдаас те төр юм уу эсвэл тэр бидний сонгосон тэр төлөөлөгч юм уу гэдэг нь ингээд ялгахтаа болчиход байгаа хөөх. Тэр чинь уул нь иргэдээсээ сонгогдсон хүн чинь иргэдийнхээ хүслийг биелүүлэх ёстой шүү дээ те одоо шууд утгаараа тэгсэн чинь өөрөө гишүүн болонгуудаа төр гэдэг юм төр гихчин болонгуудаа одоо ингэж татварлана 8 шатлалаар татварлана те ингээд ийм ойлгомжгүй байдал үүсгээд хүмүүсийн сонирхлыг татахгүй те одоо жишээлбэл 9 сарын 1-нд өргөн баригдсан төсөвч гэсэн маш тийм ойлгомжгүй байгаа. Бараг 400 хуудас нэг материал ингээл өгцөн за уншиж гээл өгцөн те хаана юу нагаа хин яг юу зарцуулах ингээл нэг хүснэг тоонууд яг нөө мэрэгжлийн хүмүүс маань ингээд уншичдаг ч гэдэм үү те гişүүд маань бараг тал нь уншиж чадахгүй байгаа. Тэгээд бараг сая тэрийг их хурл дээр сануулсан шүү дээ. Их хурлын дараа төсөмөсөө уншиж сураач гişүүд. Тэгэхээр энэ чинь манай нөгөө ил тод байх тухай гэж айгуулаг яриад мөнгө төгрөг үрээд идэг хэрнээ ажиллаж чадахгүй байгаа асуудлаад бас байгаад байна. Тэгээ одоо би бол өнөөдөр нөгөө урилга хүлээж аваад нэг сэдв ингээ ярих гэж бодсон байхгүй. Юу гэхээр манай улсад одоо юу орхигдоод байна? Яагаад их мэдл бөөгнөрөөд байна гэхээр бид нар үндсэн хуулийн дээр байгаад нутгийн өөрөө өдөртөх ёс маань ерөөсө гээгдэт байна. Тэгээ энэ дээр манай улс төрчдөл өөрсдөө бүгд мэдж байгаа, хамгийн сайн мэдж байгаа. Тэгсэн хэрнээ яг нэг албан тушаал авангуудаа өөр төрөө их мэдлийг ингээ авахыг хүсдэг юм байна л да. Хүн чинь одоо нэг тийм өөрийнх нь мөн чанарал тийм юм байна л да. Тэгэхээр энийг бид нэр одоо үндсэн хууль дээр байгаа заалтуудаа шаардлагаас эхлэх байхаа л гэж бодож байна. Одоо жишээлбэл нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлага гэдэг байгууллагууд маань ажиллаж байж одоо тухайн татварын одоо өөр бүсчлэлч гэдэг юм уу тийм орчин үүсгэж байж тэндээ яг шийдвэрээ өөрсдөө гаргадаг болж ийж өөрсдөө зарцуулах хөрөнгө мөнгөтэй болж байж бид нар одоо их мэдлийн төвлөрөл одоо энэ төвчрэлтэй ийм асуудлуудаас гарна гэж бодож байгаа. Үндсэн хуулийн дарж маань гэсэн тодорхой бичсэн байгаа. Одоо жишээлбэл үндсэн хуулийн 4-р бүлгийн 59-р зүйл дээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж байна. Тэгсэн чинь одоо манай иргэдийн нийтийн хурлын сонгуул маань эрсдэх болсон. Одоо Улаанбаатар цай 40% эрсдэлтэй сонгуул хэлнэ шүү дээ. Жилийн өмнө 10 сард. 10 хүний 4 нь очиод ардын намыг сонгоцсон 6 сонгуулаа өгөөгүй байгаад идэг. Тэгсэн чинь тэрийг нөгөө зураач хүлэмжшүүлэхгүй шүү дээ зээч те. Би чаан сонгоогүй. Яагаад чи би хотын дарга болоод байна. Тэг ингээд хүлэмжшүүлэхгүй. Тэгээ нөгөө гаргаж байгаа шийдвэрүүд нь хүртэл утгагүй те одоо дугаарын хязгаарлалт гэдэг юм уу те. Нийслэлийн татвар гээд 2% татвар авч байгаа ч гэдэг юм уу те. Бид нар одоо ресторанд ороод ус авахд 2% татвар төлж जैन. Пив уухад 2% татвар ингээд сонгоогүй хүн тэрийг захиран цэцүүлээд байна те. Тэгээ эргээд эн чинь нутгийн удирдлага маань ерөөсөө алдагдсан байна гэдэг л том сигнал байгаад байна. Дүүргүүд дээр, нийслэл дээр одоо яаж ин тэр төлөөлөгч нар маань эргээд яг л улсын хурлын гишүүний сая жишээтэй адилхан төлөөлөгч бол гэж сонгосон чинь нөгөө ч өөрөө дарга болчихж байгаа хөөх. Өөрөө төр гэдэг нь болоод юун төлөөлөгчтэй нөгөө бидний өмнөөс очиж төлөөж та энд ингээд шийдвэр гаргана шүү гаргалцаарай гэж явуулсан чинь үгүй би өөрөө татварлан те өөрөө би одоо тэг сондоор та нарыг явуулна гэдэг ийм юм руу яваад чи бол энийг нутгийн удирдлагатай төвлөрлийг нутгийн удирдлагатай холбож ойлгосон байна. Тэгээд надад бас нэг хүндх сэдв байгаа тань л та. Одоо энэ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн түүний удирдлагын тухай хууль гээд нэгжийн тухай хууль гээд урт нэртэй хууль гэж ярьдаг. За энэ дээр маань одоо яг боловсруулагдж байгаа хуулийн дээр маш тийм бид нар одоо сонор авах шаардлагатай нэг юм заалт орж ирчээд байна л та. Энэ төлөөлөгч нар төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэд 3.1-ээс 3.1 хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэдэг нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг юм. Тэгээ эргээ харсан чинь бид нэр 45 төлөөлөгч маань яг ямар ажил хийж байгаа гэсэн чинь яг дангаараа төлөөлөгч баг байхгүй болсон. Бүгд нэг төрийн өмчт үйлдвэрийн газар цэцэрлэг түрээлэн ч гэдэг юм уу нэг дарга болоод эргээд нөгөө тэр чинь ингээд хүний цагч хүрэхгүй шүү дээ те. Хүн чинь одоо 8 цагийн ажил хийж байгаа хүн чинь нэг ажлаа яаж хийж тэр хүн тийм супермен хүн бол биш шүү дээ те. Бид нар мэдж байгаа шүү дээ ер нь л те.
Тийм аа мундаг сундаг хүмүүс тэнд дотор байхгүй. Тэгвэл тэд нар ингээд дандаа ингэж давхар хашаад байгаа нь өөрөө эргээд амар том асуудал. Ашиг сонирхлын зөрчил. Тийм. Тэнгүүтээ одоо бүр ингээд хөөцлөх чинь. Одоо энэ хуулийн төсөл нь боловсруулалтаа сая боловсруулалтаа ди парламент дээр хилцүүлэг нь явж байна. Одоо нэг 34 захиргааны албан тушаал хашиж болно гэдэг. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ гэхээр төлөөлөх гээд байгаа мó захирах гээд байгаа мó те сонгуульч яг юу юм, бүтгэн өдрөл маань яг юу юм гэдэг бид нар энэ тал руугаа ер нь намуудч дээр иргэд маань дээр ер нь ингээд анхаарах шаардлагатай байгаа юм болов уу гэж хардаг. Одоо нөгөө улс төрийн намын тухай хууль яг эдгэлцэгдэж байна те. Энэ дээр одоо жишээлбэл энэ нөгөө санхүүжилтээс болж ингээл сая жагсаалтыг оруулж ирлээ. Тэгсэн ирнэл одоо санхүүжилтийн асуудал маргаантай хавирал байгаа даа шүү дээ. Энэ дээр та ямар байр суурь илэрхийлэх судлаач байна. Одоо ямар ч байр суурь илэрхийлмээргүй л шүү дээ. Одоо энэ чинь нэгд хуулийн хэрэгжээд дөнгөж эхэлж байгаа юм дээр одоо бид нар тийм юм гэж зүртэй дүгнэлт өгöd байгаа. Одоо цаг хугацааны явж ирсэн нэг биш байна л да. Ер нь бол тодорхой хэмжээнд санал авсныхаа хуваар бол улс төрийн намаас санхүүжих хэрэгтэй. Одоо гол эрсдэл нь тэр санхүүжлэлд төрөөс авдаг. Тэгэхээр нэг эрх хөрөгч хүчний хяналт бусад намуудад орчих гэдэг тийм эрсдэл бол байгаа. Хоёрдугаар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байхын хуваар хэрхэн юунд зарцуулсан бэ гэдэг юу бол байнгын тогтмол шилэн байдлаар илэрхийлж байгаа. Манай намуудын хувьд бол нэг сайт руу оруулаад 5 минутын дараа буцаад очдаг ч юм уу гэдэг. Тэгээ нэг ийм хяналтын механизм яаж ажиллах вэ гэдэг л илүү тийм анхаарах хэрэгтэй баг. Түүнээс бол санхүүжилт бол зайлшгүй байх хэрэгтэй. Зүгээр яг нөгөө нэвтрүүлгийн сэдвтэйгээ холбоотой ярихт бол одоо бид нар ингээд амралслан гэж нэг хүн байна, их хурлын дарга байна, ерөнхийлөгч байна гэдээ хоёр хүн яриад байна шүү дээ. Тэгээд 3 дахь хүн ерөөсөө талаа чихнүүдээ марчаад байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн хувьд өнөөдөр өдөртөн амьдралд нь тулгамдж байгаа төр засгийн шийдвэр юунаас гарч засгийн газраас л гарна шүү дээ. Тэр их хурл шууд нөлөөлөхгүй тийм ээ. Ерөнхийлөгч бүр хамаарал багтай. Тийм. Тэгэхээр засгийн газрын тэргүүлж байгаа хуваар ерөнхий сайдын байр суурь ямар байгаа вэ? Их хурл дээр хэлэх үг нь хизээвэ? Тэгээ саяын тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж яаж хэлэх вэ? Хамгийн гол асуудал бол нөгөө 100 хоногтоо ажлын тайлангаа яаж тавих вэ гэдэг бол хүмүүст илүү хамааралтай, илүү чухал. Түүнээс ардын намын дарга юм болох хурлыг тойрсон одоо хэвлэлийн одоо янз бүрийн мэдээнээс илүүтэйгээр тэр чухал болов гэж бодож байна. Тийм учраас би бол ерхий сайд Андаа Шудрын байр суурь хэлэх үг илүү чухал байхаа. Тэгээ тэр хүлээлт байна. 100 хоногоо яах юм тий. Би бол тийм муу ажилласан гэж бол бас харахгүй байгаа. Нэгдүгürt яг хоо нийтээрээ тийм нэг найр наадмын үе таарсан байна. Хоёрдугаар чинь хөтөлбөр эдрийг нэг хурлаар батлаад өгсөн байна тий. Тэгэхээр тэр тайлангаа яаж тавих юм, хийсэн зүйлүүдээ яах юм гэдэг хамгийн хүлээлттэй 100 хоног хийсэн үйлээ яг дуу бараг 100 хоног төгсөн байна. Төгсөн байгаа шүү дээ. Бараг 7 хоногийн зүйлэр. Тэгээд тэр илүү хүмүүсийн амьдралд ардын намын даргын хурлаас илүү чухал болов. Тэрийг хэлэх ёстой нь ерөнхий сайдын үг бас их чухал болов гэж бодож байна. Гэтэ ерөнхий сайд магадгүй юу яах вэ? 100 хоногийнхаа тайлан хэлчээд дараа нь баг хурл болох гэж би. Тийм баха. Тэг юу юугоос ингэж нэг хэвлэлийн мэдээний нэг сүртэй одоо болохоор ардын намын хурл анхаарал төвтөд байх шүү. Тэгээд байх шүү. Тэгэхээр одоо засгийн асуудал илүү чухал. Ер нь бол бас ч гэж гайгүй ажиллаад байгаа л гэж би бол харж байгаа. Эдгээр өөр намж гэсэн үс тийм. Тэгээд дүгнэх бас арай ихтэй шүү дээ тийм ээ. Одоо ингээд засаг тогтворгүй байхаар бид нар угаасаа мэднэ. Ингээл дарга нар солигдоод тэгэнгүүт нөгөө ажил өмнө төлөвлөжсэн ажлууд нь нураат ч гэдэг юм уу. Түрэн дээр тэр процессын дахин инженерчил гэж амраа цоглон дарга өөрөө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга багтаа санаачилж байсан. Тэр бол одоо яг энэ үр дүнд суурилсан удирдлага гэдэг юмыг хэрэгжүүлэх тухайл байж ирсэн юм л да. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр яг анх туршигдчихсэн. Тэр үеийг би өөрөө яг сурвалжилж байсан хүний хувьд мэдээд идэг байхгүй юу. Нэг лувсан жамц гişүүн чуулган дээр нэг үр дүн гэхэд идэг шүү дээ. За энэ орчлон сэргийлэх төсөв, гэмтэргээс орчлон сэргийлэх төсвийг тавилаа. За гэмт хэрэг яаж буурсан бэ гэнгүүт байхгүй. Тэгээд тэгсэн хэрнээ төсөв нөсөд идэг те. Одоо бол яг манай нэг юм төсөв нэг тийм таамгаар яваад байгаа юм шиг санагдаад идэг байхгүй. За юу яаж одоо
эрхчлийнхаа төсвийг тавих вэ? Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх төсөө яаж тавих вэ гэхээр нэг 5 компьютер тавьчих. Нэг дидэн камер тавьчих ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд төсөв яваад байгаа учраас энэ засгийн ажилч урагшлахгүй байна. Угаасаа энэ улс орны ажилч нэг урагшлахгүй байгаа юм шиг санагдаад идэв. Тэр үр дүнд суурилсан дахин инженерчлэл, процессын дахин инженерчлэл гэж яригдчихсэн. Энтэй холбоотойгоор их хурл дээр ямар нэгэн өөрчлөлт энэ төр гарсан болов? Хууль мэл гарсан болов? Сая өнгөрсөн аврын чуулганаар сая өнөөдөр их хурлын дарга үгэндээ дурж ирсэн 7 сард 78 дугаар тогтоолгорсон процессын дахин инженерчлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай. Тэгээд энэ тогтоолоор болохоор засгийн газарт тэгээд төрийн байгуулалтын байнгын орол улсын хурлын дарган томилогддог байгууллагууд тухайлан өнгөрөх гэсэн байдгийг. Тэгээд энэ тогтоолоор болохоор юу вэ гэхээр байгууллагууд одоо үйл ажиллагаагаа ерөнхийдөө хүнд ямар нэгэн байдлаар садаа болохгүйгээр хүний эрхийг дээдлсэн байдлаар одоо үйл ажиллагаагаа эхнээс нь одоо энгийн одоо тухайн байгууллага руу үүдээр нь орохоос эхлээд үйлчлэгээ аваад гараад дуусах хүртэл нь одоо энэ асуудлыг одоо процессын зураг хийгээд одоо асуудалтай давхарцсан хийдсэн тодорхойгүй одоо бас нэг дарга эсвэл одоо үйлчлэг үзүүлж байгаа төрийн албаагч нь ямар нэгэн байдлаар ялгамж үзүүлэх боломжтой асуудлууд юу байна гэдгийг судлаад тэр нь бол иргэдэд үйлчлэх инженерчлэл юм уу? Тий. Төрийн байгууллагын. Тий. Яг нөгөө төсөвтэй холбоотой тийм юу болоод хараахан гараагүй байна. Тэр процессын дахин инженерч нь бол төсөвтэй бол ерөнхийдөө нэг хамаарлаггүй. Яг хэрвээ одоо давхарцсан асуудал удаашруулдаг одоо бүтц чиглэлгүй давхарцсан ч юм уу те. Үүнтэй холбоотойгоор яг төсвийн хэмнэлт үүсч болцсошгүй. Гэхдээ яг тэрэн дээр бол яг тухайлсан тийм бол гол зорилго нь бол иргэнд үйлчилж байгаа, аж ахуй нэгжид үйлчилж байгаа энэ процесс нь өөрөө одоо орчин үеийн одоо шинэ технологи цахимжилт энэ агуулгаар одоо бас сайжруулж болох боломжтой байна уу гэдгийг шалгаж үзээд одоо сайжруулаа гэсэн чиглэл байна. Тэгээд энэ бүгэн дээр бол одоо гишүүд бол одоо яг ард түмний төлөөлөл болж байгаа хувьд, иргэдийн төлөөлөл болж байгаа хувьд одоо энэ ажлын хэсгүүд бол одоо үүн дээр бол одоо тухайлан бас ажиллах боломжтой гишүүдтэй бас энэ талаар одоо хэрвээ одоо иргэн би өөрөө асуудалтай хам бол одоо улсын хурлын гишүүнд энэ журам дөрмийн хууль нөр асуудалтай байна гэдэг ингээд өөрөө одоо төлөөлж байгаа гишүүндээ хандаад тэгээд гишүүн нь өөрөө тэр ажлын хэсэгт нь орж байгаа бол сайн ажлын хэсгээс гадуур бол одоо яг ажлын хэсэгт байгаа эсвэл холбогдох төрлийн байгууллагууд нь гишүүн бол өөрөө очиж уулзч одоо хүлээлтгүйгээр уулзах хэрэгтэй тухайн байгууллагын дарга сайттай энэ эрхээ эдлээд бас ажиллах боломжтой төлөөлж байгааг үед. За бид хэдийн яг хилцүүлгийн цаг ерөөхдөө дуусч байна. Хүн болгоно нөгөө өөрсдийнхөө зөвхөсийг энэ өнөөдрийн үйл явдлыг харж байгаа шиг байна. Ирэх намрын чуулганаар одоо яг хүлээгдэж байгаа чухал хуулиуд та бүхний хувьд энэ их чухал хууль энэ яг одоо ингээд яралтай хэлцэх ёстой гэдэг хуулийн төслүүд байна уу? Юу н тэр гэж их анхааралтай ажиглаж байгаа. Тэгээ татварын тухай хуулиуд шүү дээ. Одоо яг ажлын хэсэг хилцүүлэгдэж байгаа гэдэг. Боловсруулаад дууссан тийм. Тэнгүүтээ хилцэж байгаа. Одоо яг нөт дээр байна. Хувь хүний орлогын албан татвар дээр байна. Ер нь нэлээд аюулаг реформ хийн гэж хэлж байгаа хэрнээ яг татварлаж байгаа юу гэдэг яг иргэдийн орлогыг нэмсэн үр дүнтэй тийм тоонууд хувьуд ерөөсө харагдахгүй юм л да. Яг яриан те үзэл санаанд ч гэдэг юм уу хуулийн үзэл санаан дээр иргэдийн хөдөлмөрийг дэмжин орлогыг нэмэгдүүлнэ гэж текстээр бичсэн хэрнээ яг хуульд үйлчлэх тоон дээрээ ер нь л тийм яг өөрчлөлт харагдахгүй 800 мянган төгрөг гэдэг нэг юм гаргаж ирээд жилийн 9 сая 600 мянган төгрөгийн орлого дээр татвар авахгүй. Тэрнээс дээш нь дээр чинь бол 20% татвар авна гэдэг ингээд хэрвээ яг үнэхээр тийм том олон шатлал оруулж ирэх байгаа бол жилийн 50 сая хүртэлх орлого ч гэдэг юм уу те яг бүх иргэдтэй нөлөөлсөн бүх иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн тийм зоригтой өөрчлөлт хийгээд эргээд нөгөө орлого талаас хасагдчих юм чинь зардал талдаа таннаад те тийм өөрчлөлтүүдээ хийгээсэй гэж бодлыг дотор хүсэж байгаа. Тэгээ одоо явж байгаа хууль бол хүмүүсийг улам л бухимдуулах баг. Улам л ойлгомжгүй процесс нь улам л сунжирсан чатараал нэмэгдсэн те улам л татварлыг гэдэг юм бодол хууль гарч ирэх гээд байна л да. Яаж хийж байгаа л татвар. Тийм та нарыг тийм ёстой нэрээ та нар яагаад мөнгө олоод байгаа юм бэ те уул нь олооч гээд те ингээд тийм үйл санаатай баймаар байгаа.
Тэгсэн чинь яг эсэргээрээ байгаад байгаа нь харамсалтай байна. Тэгээ ер нь бол тийм ээ лаг хүлээлт энэ төр халгуу. Яг шууд хэлэхэд бол тэгээ ер нь хүмүүс тэгээ өөрсдийнхөө юунд одоо санал бодлоо ди парламент дээр бас илэрхийлээрээ те манай одоо тийм процесс нь байна. Тэгж хэлмээр байна. Тэр ер нь хин анзаард юм уу ди парламентыг? Дотрын хуулио. Үгүй ер нь ди парламентыг улсын хурал хэр зэрэг авч хэлцдэг юм? Ер нь бол ди парламент дээр бол одоо яг өргөн мэдүүлэгдсэн төслүүд бол одоо тийм одоо ингээд бид нар ингээд иргэд саналаа өгдөг шүү дээ. Тэр ер нь хэр тэрэн дээр бол яг тухайлсан одоо жишээ нь одоо судлаач нар ч юм уу тухайн салбарын хүмүүс бол сонирхож үзэхийн хувьд бол үздэг юм. Яг бүх нийтэд хүрж гинүү гэдэг бол жоохон энэ бол одоо харьцангуй асуудал л эргэлзээтэй. Эргэлзээ. Яг одоо тухайн байнгын хороо жишээлбэл тэр ди парламент дээр тухайн хуулинд ирсэн саналуудыг яг нэг бүрчлээ авч хэлцдэг. Тухайн одоо ирсэн саналуудыг бол тухайн одоо хуулийн цэцлийг одоо улсын хурлд оруулах үүрэг бүх ажлын хэсэг гардаг. Энэ ажлын хэсгийн гишүүд маань өөрсдөө тэр ирсэн саналуудыг хараад энэ ийм саналууд ирж ээжээ гэдэг ерөөхдөө хуулийнхын танилцуулга бүрдүүлбэрт бас ороо явдаг юм ер нь бол. Хэлцдэг үү те? Хэлцэх яг нөгөө өргөн мэдүүлэхтэй ийм саналууд ирсэн шүү. Энэ саналуудыг бол одоо ийм учраас авсан аваагүй гэдэг хүснэгтэй гаргаад тэгээ бүрдүүлбэрт ороо явдаг. Тэгвэл ямар ч гэсэн бид нар уугахгүй саналаа өгөх хэрэгтэй юм байна те. Таны хувьд Яг одоо болж байгаа улс төрийн хуулийн үүдүүдийг ингээ харахад бид нар эргэлэгчийн ч юм уу хөрлийн даргын гэж хөвгөн нутгаар хараад байна л та. Тэгээ яг бид нар жишээл би Арс намын үндэсний бодлого орооны гишүүнээр юу гэж харж байгаа нэхэр сүргүчмэн байх стартсан нам өөрөө гэрэн даалгавар муу хийж байгаа учраас эрх хэрэгчин дотор асуудал үүсээд байна шүү дээ. Уулын тэр эргэлэгчийн ярьж байгаа зүйлүүдийг манай намын уул нь ярьж байгаа ёстой байгаа юм. Тэгээ тэр нь ярьж өгөхгүй харин тийм гэсэн маягтай байгаад байгаа учраас бас ийм нөгөө зах зээлийн улс төрийн зах зээлийн хуулиараа ингээд хоёр багтаад явж байгаа шиг байна. Тэгэхээр одоо манай нам бол зөвхөн баахгүй байгаа учраас сөрөгчний ажлыг сайн их баг хийхдээ түрүүний таны ярьдаг шиг тэр нөгөө төсөвтэй холбоотой, төсвийн хэмжүүртэй холбоотой асуудлуудаа илүү сайн их хэрэгтэй. Хоёрт нь эдийн засгийн эрхчлөөний тухай хууль санаачлалын өндөр намын нар маань хэлчихсэн. Тэгэхээр яг одоо энэ баруун зүүн намуудын ялгаа гарч ийн л та сая энэ дэлж штэ. Тэнгэр л тунхгийн шинжтэй татвар яаж авах уу гэдэг чинь үл энэ аргагүй штэ чинь зүүн чигийн намын гишүүн боловсруулсан учраас одоо тийм л үйл гарна. Тий. Манай Арс намынхны боловсруулсан хууль бол илүү эдийн засгийн эрхчлөө гаргасан татварыг бууруулсан тийм ээ бизнес эрхчлөө хангасан хууль гаргах хэрэгтэй болов. Тийм учраас бас нэг техник яриад байлгүй тэр ажиллаа хийх хэрэгтэй байх. Тэгээ гол үндсэн ажил бол манай намынхаа өөрсдөл байна. Сөрөгчний ажиллал сайн хэрэгтэй гэдэг эргэлэгчээр хэлгээд баймааргүй. За баярлалаа. Тэгэхээр та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид өнөөдрийн тэнгэр панел хэлэлцүүлгээрээ намрын чуулганы өнгө гэдэг сэдвээр ярилцлаа. За мэдээч хэрэг одоо удахгүй болох ардын намын баг хуралтай холбоотой зарим нэг таамгууд за мөн түнчлэн одоо энэ намрын чуулганаар хэлцэх чухал хуулиудын талаар манай зочид санал бодлоо илэрхийллээ. Анхаарал тавьсанд баярлалаа.